Гишүүн. Мөнх соёл гишүүний микрофоныг нээе. За. Тийм маш сайхан мэтгэлцэж сурах хэрэгтэй гişүүд маань. Гавь гişүүний хэлсэн дээр хариу хэлэхэд яг үнэн санал нэг байна. Ер нь альва энэ асуудлыг цогцоор нь оруулж ирэх ёстой. Бид нар болохоор төсвийн орлого зарлага, орлогыг бүрдүүлж байгаа татврын багц хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулахар хэлсэн. Тэрэн дотор мэдээж нэг нь нэмэгдсэн өртгийн албан дотор ингээд хилцээ явж байна. Ажлын хэсэг үүссэн, наан цаана ажилласан, их хурал дээр, байнгын орон дээр хилцэж явах завсар зурн процессын шинжтэй буцах, орж ирэх энэ төр саналууд, зөвшөөрөгдсөн саналууд унах гэх мэт асуудлууд байгаа дээр л гол акцент өгж штэ. За тэгээд бид нар угаасаа иргэдтэй томоохон хүлээлт үүсгээд 5% буцаа олголт гэжснаа болсон. Тэр учраас зарим нэг хэсэг дээр нас хөнгөлж өгөхгүй болохгүй. Ер нь бол эргээд цогц зургаар нь авах санал оруулах дээр би санал нэг байна. За мэдээж ажлын хэсэг болоод байнгын орооны хилцүүлгийн явцад бол санал бол гарах санд унах асуудал байх асуудал шүү дээ. Мэдээж одоо олонхороо асуудлуудаа шийдэж цаашаа явж байгаа. За дараагийн гишүүн